Оройн төргийн эрхэм үзэгчтэй оролцоог мэдээлэл хөтөлбөр эхэлж байна. Өнөөдөр болсон голлох үйл явдлын мэдээллийг танилцуулъя. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын нэгдсэн нээлттэй албаны өдөр өнөөдөр зохион байгуулагдлаа. За энэ нээлттэй албаны өдрөлгийн гол зорилго нь 2016 оноос хойш Орхон аймагт хийж хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэлгэрэнгүй иргэд олон нийтэд хүргэх зорилготой байсан юм а. За тэгвэл энэ удаагийн иргэн төвтэй төрийн үйлчлэгээ өдөрлөгт төрийн албаны 48 чиглэлийн байгууллагууд оролцож иргэдэд нээлттэй үйлчилсэн байна. Иргэн төвтэй төрийн үйлчлэгээ төрийн байгууллагуудын нээлттэй албаны өдөрлөг Амрын талбайд зохион байгуулагдаж байна. За энэ нийт 40 гаруй төрийн байгууллагууд оролцож байгаамаа. Иргэд маань эндээс төрийн байгууллагуудын үйлчлэгийг нэг дорогоос авах боломжтой болж байгаа. За энэ төрийн байгууллагууд маань ажлынхаа үр дүнгийн тайланг бас тавьж байна. Иргэдийнхаа санал хүсэлтэй гомдлуудыг бас авч байна. Иргэдээ бас ажлынхаа тайланг бас энд тавьж байна. За иргэд манаас идэвхтэй оролцож бас мэдээллүүдээс авч байна. За иргэн төвтэй төрийн үйлчилгээ төрийн байгууллагуудын нээлттэй албаны өдөрлөгөөс бэлтгэсэн мэдээллийг сурвалжлагыг бас та бүхэнд хүргье. Өрийн хөтөлбөр тулгуурлаж аймгийн иргэдийн төлөвшлийн хурлаас 18 дахь хөтөлбөрийг боловсруулан сая баггүй бас амжилтууд олсныг их боловсролтой нээлттэй. За иргэдэд байгууллага болон тодорхой хэмжээний сошиалар нөлөө явж байгаа. Жишээлх юм бол эрүүл мэндийн газар маань энд үндсэн бүхэл шинжилгээнүүдийг нөгөө саахын шинжилгээ гэх мэтчлэнгийн даралт үздэг байд юм уу, хөнгөлөлттэй эмнүүд байд юм уу тийм ээ. За манай хууль ялалтынхан маань хууль сурчлан дээрээс нь нөгөө хаягдсан гээгдсэн асуудлууд дээр те ямар хөө байдлаар торгуулсан барьсан бол ямар хөө байдлаар шийдэх гэдэг зөвлөгөөг аавна. Ингээд үйлчлэгээнүүд бол явагдана. Нэлээд олон төрлийн үйлчлэгээ байгууллага болгонд байгаа. Эрдэнэ тус гэх юм бол өнөөдөр ингээд санал өгсөн иргэдтэй хүсэл төгсөн иргэдтэй үн төлбөргүй үйлчлэх, шуурхаа үйлчлэх, эндээс гараад шууд дагуулж яваад үйлчлэх юм үйлчлэгээ байгаа. Автоэрийн байгууллага маань гэтэл тодорхой өөрийнхөө хийдэг чиглэлээр ямар хөө үйлчлэгээ гэдэг ингээд бүгд байгууллага тодорхой өөр гэсэн үйлчлэгээг үзүүлэх гэж байгаа. Тэгээ хамгийн гол зүйл бол бид нөгөө эрдэнэчүүд бидний бухимдаад байдаг цагаан тоос гэхэл ямар үр дүнд хүрсэн тийм ээ. За энэ Орхон аймаг өөрөө иргэн төвтэй иргэдийн хөгжил зориулсан үйл бодлогыг явуулан 4 жилгээд ингэсэн. Энийхээ хэмжээнд юу хийсэн? Жилийн хөрөнгө оруулалт гэж ямар ажлууд хийсэн байгаа юм. За гадаад хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэж гадаад харилцааны албаа байгуулсан. Тэгвэл энэтэй холбоотой ямар ажлууд хийсэн? Хичнээн улсуудтай, хичнээн оронтой, хичнээн хоттой хамтарч ажиллаж байгаа юм. Тэгээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа донор байгууллагууд энэ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын зэргийн босголтын банк, тэгээд JICA, нэгдсэн үндэсний байгууллага, тэгээд Германы олон улсын хамтын ажиллагаа гэдэг энэ бүгдтэй хамтарч ажиллана гэж 2 удаагийн бизнес форумыг хийчлээ. Энийхээ үр дүн ажлын үр дүн ямар байгаа юм, цаашдаа ямар ажил хийж байгаа юм гээд ингээд олон зүйлүүдийг энэ бүх байгууллагууд Орхон аймагт ямар нэгэн хэмжээгээр ажил хийгээд эхэлчихсэн байж байна. Цаашдаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэдэг ингээд эхэлчихсэн техник эдийн засгийн үндэслэл боловсруулалт ажлууд нь явж байгаа. Орхон аймаг өөрөө хэд хэдэн зүйлдер тулгамдсан асуудлууд байдаг. Энэ хогны асуудал байж байдаг, нийтийн тээврийн үржилгээний асуудал байж байдаг, үерийн асуудал байж байдаг тийм ээ. Гэрэл төлгийн асуудал байж байдаг. Эдгээр дээр ямар ажлууд хийгээд үр дүнд хүрсэн гэдэг асуудлуудаа бас нэлээд төлөвлөгөө тавья гэж байгаа. Засгийн газраас 2019 оны 1-р сарын 16-ны өдрийн ээлжид хуралдаанаар 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарлаж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан билээ. Энэ хүрээнд өнөөдөр төрийн байгууллагууд нээлттэй албаны өдөрлөгийг өнөөдөр зарлаж 2016 оноос хойш хийгдсэн ажлуудаа болон үр дүнгийн танилцууллаа. Түүнчлэн цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл өгч иргэдэд нээлттэй ажиллаа тайлгнасан юм а. Энэ үеэр төрийн байгууллагууд иргэдтэй хөнгөлөлтөө үнээр үйлчилгээгээ үзүүлсэн юм. За ер нь иргэдийн хүссэн үйлчлэгээг газар дээр нь яг өөрийнхөө чиглэлийн дагуу үйлчлэгийг өргөж явж байна. Тийм. Иргэдийн хүсэлт газар дээр шийдвэрлэх хүсэлт юу байна? Шийдвэрлэх боломжтой юу байна? Дээш нь уламжилж өгөх хүсэлт юу байна? Бүгдийг мэрэгчлэлтэн мөр өөрийнхөө чиглэлээр юу хөтлөөд үйлчлэгээ үзүүлж байна. Иргэд бас хэр идэвхтэй оролцож байна? Иргэд айгуу маш сайн оролцож байна. Өөрсдийнхөө чиглэлийн хүмүүсээ асуугаад хариуцсан багуудаа асуугаад эндээс холбогдлолтой мэдээллүүдээ сайн авч явж байна. Орхон аймгийн Жаргалан цемент цэцгийн тамгын газраас ажлын албаараа бид ард түмэндээ нэг зэгийн үйлчлэгээ хийж хөргүүлж байна. За байгаль орчны хэсгээс манайха эрхийн хүнсний юуны эрхийн бичгийг модны гоожинг олгож байгаа 10 ширхгийг иргэдэд олгоно. За мөн газрын алба юг цэцлэнгийн газрын өргөдөл авч ажиллаж байна.
2016 оноос хойш төрийн байгууллагуудын хэмжээнд одоо юу хийгдэж бүтээгдсэн. За цаашдаа юу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх зорилготой. За дээр нь бол төрийн үйлчлэгийг нэг дороос иргэд авах боломжийг байнга одоо ингэж бүрдүүлж чадахгүй тийм ээ. Тэгэхээр энд бол бас ийм боломжийг бүрдүүлж байгаа. Дээр нь бол төрийн зарим нэг байгууллагууд маань одоо өөрсдөө нөгөө иргэдийн авч чаддгүй үйлчлэгийг энд нь өгье. Тэгээ одоо жолооныхын татврын хөнгөлтийг одоо алдан малдангийн одоо бас нэг удаа тооцохгүйгээр ингээд явъя идэр гэсэн юм хөнгөлттэй үйлчлэгээнүүд хүртэл өөрсдөө санаачлаа хийж байгаа. За өнөөдөр онцгой байдлын манай албаагчид нээлттэй хаалганыхаа өдрөөр аж ахуйн нэгж байгууллагын одоо гамшигаас хамгаалах галт амирын аюулгүйлийн зөвшөөрөл дүгнэлт олох үйлчилгээгээ явуулж байна. За тэгээ манай онцгой байдлын албаны чиглэлээр гамшигаас хамгаалсан үйл ажиллагааны чиглэлээр хичээл сургалт зохион байгуулалт авах тийм өсөлттэй аж ахуйн нэгжүүдийн өсөлтийг аваад манай сургалтын мэргэжлэгчид хичээл сургалтыг зааж өгч үйлчилж байна. За тэгээд аж ахуйн нэгжийн өөрийнх нь одоо гэдэг гал гамшигтай холбоотой эрсдлийн үнэлгээ, гамшигаас хамгаалалт төлөвлөгөө хийх, заавар зөвлөмж авах зэрэг үйл ажиллагаанууд дээр бол одоо сургалтын өмнөдөг өгөө заавар зөвлөмжийг өгөөд газар дээр нь гамшигаас хамгаалалт төлөвлөгөөг нь хийнаад эрсдлийн үнэлгээг нь одоо ингэж хийж өгөө заавар зөвлөмжийг өгөөд одоо ингэ ажиллаж байна. За дээрэс нь манай дээр одоо шинээр одоо энэ хэрэглэгдэж байгаа олон улсад хэрэглэгдэж байгаа юм шинэ загвар төрлийн гал унтраа уулын тэр юмнуудыг танилцуулга юмнууд гараад ирсэн гэж ажиллаад байж байна да. За 2016 оноос шигдсэн гэр бүл залуучдын хөгжлийн газар маань залуучдын төрийн байгууллага болж шинэ бүтц зохион байгуулалт орсон. Тэрнээс хойш шигдсэн үйл ажиллагаанууд танилцуулж байна. За ер нь бол 2016 оноос хойш гэр бүл залуучдын хөгжлийн газрын тухайд хүүхд хамгааллын зардлыг бол одоо шийдвэрлэж өгсөн. Хүүхд хамгааллын чиглэлд бас нэлээд хариу үйлчлэгийн дээр бол нэлээд ахиц гарсан ийм жилүүд байсан. За бас энэ үйлчлэгээ бид танилцуулж байна. За 2016 оноос хийсэн ажлаа танилцуулсад бас цааш хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар одоо иргэдээс саналаа сонсоод сууж байна. За өнөөдөр бас энэ сэтгэл зүйн зөвлөгөө одоо хүүхд бол насан туршид үзүүлж байна. Намун эндээс одоо гэр бүл зөвлөгөөх төв буюу одоо гэр бүл залуучдын хөгжлийн газар дээр одоо холбон зуучлах чиглэлээр өнөөдрөөс одоо анхны шатныхаа зөвлөгөөг аваад маргааш үнсгэрүүлсэн шатны зөвлөгөө болон эвлэгийн хамгаалах боломжуудыг бүрдүүлж ажиллаж байна. Мөн гэр бүлийн зөвлөгөөг өгж байна. За мөн хүүхдэд холбоотой хууль эрх зүйн зөвлөгөөний чиглэлийн зөвлөгөөг бас өгөөд ажиллаж байна. Ер нь бол иргэд маань нэлээд идэвхтэй амрагдчих. Автоорын төв нээлттэй хаалганы өдрөөр болгоот нь автоорын онцлогоонд ороогүй, онцлогоонд ороод хугацаа нийтэлсэн тээврийн хэсгүүдийг өнөөдрөөс торгуулийн арга хэмжээгөө тусгамдаа ажиллагаанд оруулж байгаа. Дээрээс нь бүртгэл мэдээллийн ажилтан маань одоо энэ өдөр тээврийн гэрчлэгээ амар дугаар энэ даалгаж байгаа. Цагдаагийн газар маань өнөөдөр иргэдтэй анх цагдаагийн албанд одоо ажиллахаар буюу өсөлттэй байгаа иргэдийн бас өргөдөл гомдлыг авч байна. Өргөдлийн авч байгаа. Мөн энэ дээрээс шалгуур үзүүлэлтүүдийг бас иргэдэд бас танилцуулах хэлбэрээс гарын алгаж хөргүүлж байна. Мөн галт зэвсгийн бүртгэл бас 2019 арга хэмжээний өрөөнд галт зэвсгийг бас бүртгэж бас иргэдээ бас газар дээрээс бүртгэлийн ажиллагааг бас явуулж байгаамаа. Мөн жолооны үнэлгээ одоо хайсангээс иргэдийн материалыг авч байна. Жолооны үнэлгээ гээгээд үнэлгээ нь одоо ирсэн байгаа иргэдийг одоо эндээс одоо шууд жолооны үнэлгээ нь иргэдээ бас өгөх чиглэлээр ийм арга хэмжээнд зохион байгуулж байна. Бид бас энэ жолоод хэрхэн хэвлэж ирсэн өмнөхүүдийг олгож ийн дээр нь бас хайсан өргөдүүлсэн нөхөж авахаар хугацаа дууссан өмнөхүүдийн материалуудыг бас хүлээж авч байна. Дээр нь бас иргэд маань бас жолооныхаа өмнөхний лавлагаануудыг бас хийж газар дээр нь хийлгэж байна. За мөн нөгөө жолоод хэрхэн их сэргээ сургалтыг зохион байгуулж төрийн юмс байгууллагуудыг бас бид нар энд авчирсан. Эдгээр маань бас зөвлөгөө өгж сургалтын амралтын иргэдийг бас бүртгэхэд явж байна. За мөн дээр нь бас бид нар бас санал зөвлөмж тараах зам зэвсгийн албанд ашиглагдж байгаа техник хэрэгслэмд сурах чиглэлээр ажиллаж байна. Эргэн төвдөө төрийн үйлчлэгээний нээлттэй хаалганы өдөрлөгөөр төрийн үйлчлэгийг иргэдэд нээлттэй, шударга, ил тод, хүн сурталгүй хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулахад энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг оршиж байна. Иргэдийн зүгээс төрийн үйлчлэгийг нэг доороос авч яваадаа сэтгэл хангалуун байгаа, түүнчлэн алдаа дутагдaltaй зүйлүүд байгааг илэрхийлж байлаа. Таны хувьд ямар үйлчлэг авах вэ? За машины номероо гэрчилгээгээ солиулах гэсэн. Тэгээ арай нэг одоо 30 минут нэг хүн дээр одоо 30 минут бол одоо арай л очиртой ачаалттай ажиллаад байгаа шүү дээ. Тэгээ ганцхан хүнтэй ганцхан хүн сүлжээг тэгээ ороод сүлжээгээ болж байгаа юм уу болохгүй юм уу? Нэг хүн ямарсан 30 минут болж байна. Ёстой сайхан болж байна. Би Хөвсгөл аймгаас ирсэн л дээ. Тэгээд юу яасан ирсэн. Тэгээд энэгээр ингээд ийм үйл ажиллагаа явж байгаа гэсэн чинь орсон чинь үнэхээр одоо
айгүй хүмүүс нэг сайн оролцсон. Би өөрөө ч гэсэн оролцлоо. Одоо ийм ном эдэр аваад янз бүрийн бас мэдээлэл эдэр аваад тэгээд бас нэг булууны шүлгээд кальцгээд тэрийг уулда 10 цаг чамдаг гэж нарван гурил шар тос сүүгээр зуураад элсэн чигэртэйгээд өглөө олгон идэхэд эрүүл мэндэд сайн гэж коктейл бас уулаа. Тэгээд ер нь тэгээд би бас ойр зуурын бас асуух бас лавлах юм байсан бас лавллаа. Мэдэх юм бас мэдэж авлаа. Одоо Эрдэнэт бол маш их сайхан байна. Хүмүүс нь их сайхан амьдардаг юм байна. Их цэвэрхэн байна. Энэ дээрээ сэтгэл маш их өндөр байна. Би энэ нийгмийн даатгал сайн дураараа төлдөг маа тэрний талаараа лавлах гэж байна. Иргэдэд төрийн үйлчлэгээ, төрийн байгууллагуудын нээлттэй алганы өдөрлөг бас танд хэр санагдаж байна? Нэг дороос бүх үйлчлэгээ Харин тийм ингээд цаг зав гаргаад ингээд яг нийгмийн даатгал орж амжихгүйсэн энд ирээд үйлчлэгээнд бүгдээр энийг дороос авч байгаа бас баяртай байна. Миний хувьд одоо нийгмийн даатгалын талаар зөвлөгөө авах гэж зогсож байна. хэрэг сурдан шүрхээ үйлчилж байна? Ер нь энэ дуу чимээнээс олгон байхгүй энэ настай улсуудын дуу чимээнд нь юу энэс зөвлөгөө авах үр орилсоор байгаа таарч байна. Тэ? Тэгээд хүмүүсийн нээлттэй халганы ихээс илүү тэнд нь очиод үйлчлүүлс нь илүү шулуун юм шиг байна. Энд бол зүгээр сурталчилгааны сайхан юм явж байна. Тэ яг хуу ашигтай зөв үйлчлэгээ нь үнэн. Гэхдээ хүртэм зайгүй муутай хүмүүс гожигнаад л тэ. Тэнийг их гой зохион байгуулалт хамгийн зөв үйл ажиллагаа. Тэ сайн байна. Манайх болохоор өмнө нь хэвлэлийн чиглэлээр 2 жил гарan үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дээр турлага фото эстүүд, фото эстүүдтэй бусад нэг газраас юугаар ялах натур фото эстүүд одоо хүмүүс ерөнхийдөө нэг байгаль зураг авалтыг айгүй илүүд үздэг болсон учраас тэгээд хэвлэл дээр чиглэсэн фото эстүүдийн чиглэлээр юм ба. Тэгээд яагаад ингэж хэвлэл дээр чиглэсэн фото эстүүд вэ гэхээр одоо нэг цаг зав багтаа хүмүүс нэг дараас үйлчлэгийг цогцоор нь авах боломжийг олгож тэгээд энэ чиглэлээр бид нэг жорж оролцож 10 сая төгрөгийн санхүүжилтийг авсан. Монгол Улсын засгийн газраас төрийн албаны шударга байдал, иргэдэд дээдлсэн төрийн үйлчилгээ, сахилах хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иргэдийн хэрэгцээ шаардлагыг ойлгож түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөх шаардлагатай. Иймд 2019 оныг эргэн төвтөө төрийн үйлчилгээний жилээр зарласан билээ. За нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон талын сайн үлгэр жишээг үзүүлж байгаа. Үүний нэг нь Орхон аймагт амьдардаг Эрдэнэ багийн иргэн Самбууд оржийн Даваан юм. Түүнийг өнөөдөр оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөрөө онцлон үзэгчтэйгээ уулзуулж байна. Тэрээр өөрийн гэр бүлийн хамт өрхийн үйлдвэрлэлийг эрхэлдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг тогтмол ажлын байраар хангадаг юм байна. Самбууд оржийн Даваан юм Аранга аймгийн гаралтай Эрдэнэт хотод ирж сууршаад 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 2007 онд шинэ технологи компанид сэтлээсрийн ажил хийж байгаад үйлдвэрийн ослын улмаас баруун гарын 4 хуруугүй болсон. Өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүү 6 жилийн өмнө өөрийн эхнэрийн хамт дайвар бүтээгдэхүүний од зарцаамгийн өрхийн үйлдвэрлэлийг нээж өнөөдрийн хүртэл амжилттай ажиллаж байна. Гар гэмтэйг бол 2007 онд би шим технологи гэдэг үйлдвэр сэлэсэр хийчихсэн. Тэгээд үйлдвэр хосолд ороод өглөө 6 цаг 30 минутанд. Одоо миний хэлбэр баг л та тий. Тэгээд үйлдвэр хосолд ороод 12 жил болчихоо. Тий. Тэгээ үйлдвэр хосолд ороод тэрнээс хойш хүн ер нь тэгэл яаж амьдрах вэ гэж бодож эхэлдэг юм байлээ шүү дээ. Тэгээ засаг дүртэй хандаж үтсэн надад шээ одоо нэг хөдөлмөр халамж гэж байгаа. Манай Орхон аймгийн тий. Эндээс маш сайн тусалдаг. Юу болж яаж дагийнхаа али яах вэ гэл. Тэгээд хавар би нэг 5 сая гаруй төгрөг авсан. Над өгсөн хөдөлмөр халамжаас. Тэгээд энэ чек чинь ингээл одоо бүр ингээл бэлтаага хүртэл хийгээл тийм ээ. Бас нэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн чинь эрүүл ах бол маш сайн хэрэгтэй. Тэр талаас. Манай хуулинд байна. 25 хүнтэй халуун газар нэг хүн ажиллах ёстой гэсэн хууль байна. Тэр чинь зүгээр яг үннээ хэлэхэд бол яг цаасан дээр л хууль байхгүй. Яг очиод ажилдаа хийх Үгүй шүү дээ. Бага яа. Ийм гаргүй хүнийг яах юм тий. Тэрэнд бол хүн эрүү сарвал байна. Толгоондоо найдна, өөртөө найдна ингээл. Тэгээд энийг харин засаг төрөөс ингээд дэмжиж энэ нь бидэрт маш том тусламж болдог байхгүй юу. Тэгээс бид нар ч яг дэмжлэггүй бол бас өөрсдийн гисэн үдсэн хөрөнгө мөнгөгүй хүмүүс бас гिचүү тий.
Од Зарцаамгийн өрхийн үйлдвэрлэлийн газар нь үндсэн 3 ажилтнтай бөгөөд 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цагаар ажилуулж, ажлын байраар хангаж байна. 7 хоногт 2 удаагийн үйлдвэрлэл хийдэг бөгөөд 1 удаагийн үйлдвэрлэлээрээ 150 орчим ширхэг Зарцаамаг үйлдвэрлэдэг хүчин чадалтай юм. Нийт 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд алга Зарцаамаг, Стүүжингийн дос, Гүзээний ормог гэсэн төрлүүдээр үйлдвэрлэж байна. Өвчин гэдэг хүнд хэлж ирэхгүй тийм ээ. Хүн болгонд ч тохиол зарим нэг хүмүүс тохиолддог хэцүү бэрхшээлтэй өвчин байдаг. Энийг даван туулахад маш их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдаг. Энэ маань битэрийн хөдөлмөр. Энэ бүхэн одоо хат суух гэдэг юм чинь одоо энэ хөдөлмөрийн өвчин төтөөл энэ бүхнийг давж гарсан. Энэ гайхамшиг бол ерөөсөө л энэ хөдөлмөр л байдаг юм да. Тэгээ хамгийн гол нь хүмүүст эрүүл хүнс хүртээ гэсэн тэр сэтгэл биднээс энэ бүхэн энэ хэмжээнд л хүрч байгаа. Энийг өсөө өргөжүүлнэ. Бидний зорилго маш их. Биднээс эрдэнтийн брэнд бүтээгдэхүүн болгох зорилготой. Одоо энэ тос маань брэндэд орж байгаа. Зорилгоо эхнийхээ шатыг биелүүлсэн. Одоо эрдэнтийн эрхчлэхэд брэндийн нөгөө аймгийн брэнд идэх шиг манай энэ тос брэндэд орно. Тэгэхээр бид зорилгодоо ер нь алхмаар хүрсэн гэсэн. Тэгээ өсөө өргөжүүлээд энэ цэхээ өргөжүүлээд өсөө хэдэн хүн ажилд авах хүсэлтэй сонирхол зорилготой байдаг битэр. Одоо энэ урагшаа ингээд бууз байсны цех ч юм уу тийм ээ. Дайварга төрлийг л ер нь илүү хөгжүүлье гэж боддог. Ер нь сая одоо битэр сарын өмнө одоо татан буугдсан Баян өндөр эко зохицуулбартай хамтраад Баян өндөр сумтайгаа хамтраад нэг зохицуулбарын өндө гэр дээр одоо уламжлалт аргаараа дайвар бүтээгдэхүүнээрээ хүний биед ямар хэрэгтэй, борц мах маань хүний биед ямар хэрэгтэй, амин дэмтэй гэдгийг мэрэгжлийн үүднээс би тайлбарлаж сар тэнд зогссон байгаа. Хүн ардад одоо уламжлалт хүнс маань одоо сүү цагаа идэ мах маань ямар их амин дэмтэй одоо янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэснээс энэ уламжлалт аргаар хэрэглэж байгаа юм маань хүний биед ямар амин тэтэлтэй гэдгийг шинжлэх ухааны талаас нь тэ уламжлалт арга талаас нь гээд сар таниулцлах тайлбар хийсэн байгаа. Тэнд гэр дээр Баян өндөр эко Баян өндөр манай шашиг маань одоо эко Баян өндөр гээд нэр нэмж авсан. Ийм л учиртайгаа. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг учраас энэ хүн маань энэ гээд ямар ч өөрийгөө хөрсдлийн бэрхшээлтэй гэж боддгоо. Тэгээд энэ засвар дээр энэ сонголт бонготонд өөрөө идэг. Засвар үйлчлэгээгээ. Битээр өөрсдөө одоо хүнээр хэлэгдэх гэх юм уу та. Өөрсдөө ингээл баг багаар ахиулаад одоо нэг сард битээр юм нэг одоо энэ хаана хийчээ та нэг хаана өрчээ та ч гэдэг юм уу. Тэг ингэж л энэ үйлдвэр хөгжүүлж байгаа. Ахын шөрдөө гүйж орж ирэл өглөө тусалдаг. Ахын шөрдөр орж ирэл за хийх ажил юу байна? Наан санагаад би чамдаа амьдрах гал хөвгдөд шиг л явж байгаа юм чи. Тэгээд ахын шөрөөс орой буухтаа салин гавна. Би ч өдөр 8 цагаас 9 цагаас 6 хүртэл ажилладаг. Тэгээд 5 дахь 2 дахь амралтын амрах өдрөө энэ хоёр дээр тусалдаг байна. Манай бүтээгдэхүүний юу ингээд ийм аль болохоор цэвэрхэн хийчихсэн гэж эрүүл хүнс хийчихсэн л гэж боддог юм бэ. Тэгээ ингэж бодож байхдаа дандаа л энэ хүний эдсэн хүмүүс эрүүл байгаасаа эрүүлжээсэ гэж дандаа сэтгэлээ шингээж идэг би. Заримдаа тарин уншина дарихи. Биднээс гол зорилго нь бол нийгэмд бас маш олон эрүүлс харуулах хүмүүс маш их байна л да. Гэтэл бас гудамж мэтэрлээд авах ч юм уу зарим нь архит арсан дороод архитаар суугаад бол ийм хүмүүс байхад өөртөө бас хөгжлийн бэрхшээлтэй гэхдээ нийгэмдээ ийм эрүүл хүнсээр бүтээгдэхүүнээр ингээд үйлчлээд иргэдийгээ бас энэ сайхан эрүүл хүнсийг түгээгээд явж байгаа ийм хүмүүсийг бас иргэдтэй бас таниулъя, сурчлъя, дэмжүүлъя гэдэг зорилгоор өнөөдрийн бас лаваа хийсэн юм. Ер нь бид хэлчлээ яг өөрөө. Хүн хөгжлийн бэрхшээлтэй ч бай, гүүч бай. Тэ? Өөрөө гисэн тавьсан зорилготой байх хэрэгтэй. Ямар ч хүн. Тэгээд тэрний хөдлөө зүтгэж юм бол тэгэл нэг юм атах штэ. Тий. Тэгээд хүнд одоо хэлэхэд эрдэнтийнхаа тийм ээ хөдөлмөрчд тэ одоо намайг таньдаг одоо намайг энэ бизнесмен дэмждэг энэ бүх хүмүүстэй ажилт нь сайн одоо амжилт тэ эрүүл мэнд нь маш сайн байгаасай ерөнхийдөө маш сайхан амжилтыг хүсье да.
Давааны махын хувьд өөрийнхөө хөгжлийн бэрхшээлтэй гэхээсээ илүүтэй бүхий л зүйлийг өөрөө хийхийг илүүд үздэг. Гэр бүлийнхээ өрхийн үйлдвэрлэлд зорилго тавьчихсан. Зорилгодоо 100 хүрэхэд ойрхон байна. Одоогоор зорилгодоо 65% хүрчихсэн гэж ярьж байсан юм а. Түүний зорилго бол Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүнтэй болох. Тэрээр одоогоор өрхийн үйлдвэрлэлээ улам их өргөжүүлж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэлээ. Мөн тусалж дэмждэг төрийн болон хувь хүмүүстэй талархаж байгаагаа илэрхийллээ. За нийгмийн даатгалын хэлтс, эрүүл мэндийн даатгалын засгаас хамтран 9 хувийн хөвшлийн эмнэлэгтэй хамтран өнөөдөр 18 иргэнд үн төлбөргүй 7 хоног хэвтэн эмчлүүлэх эрхийн бичгийг гавдуулах гэсэн байна. За үүгээрээ дамжуулан иргэд олон нийтэд нийгмийн даатгалын хэлтс болон эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа олон талт мэдээллийг танилцуулан хүргэжээ. Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын доктортой санг бүрдүүлэн даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг худалдан авдаг, өөрчлөлөгч төвтэй нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд оршдог эрүүл мэндийн даатгалын газар болон нийгмийн даатгалын хэлтсээс хамтран манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 9 хувийн хөвшлийн эмнэлгүүдтэй хамтран эргэн төвтэй төрийн үйлчилгээ нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ирсэн иргэдээ сонгож 18 хүнийг өөрсдийн сонголтоор хувийн хөвшлийн эмнэлэгт 7 хоногийн хугацаатай үн төлбөргүй эмчлүүлэх эрхийн бичгийг гартуулаа өглөө. Хувийн хөгжлийн эмнэлгүүдээс маань болохоор ийм эрхийн бичгийг 7 хоногийн хугацаанд үнэгээр хэвтэх ийм эрхийн бичгийг бол манайх тасагтайгаа хамтраад нэг 18 хүнд өгөхөр энэ үйл ажиллагаан дээр бид нар бэлдэж ирсэн баг. Тэгээд манай анхны үйлчлэгч маань болоод энэ сая бид нар бас харж зогсоод энэ инх болт гэдэг ахыгаа сонголоо. Тэгээд энэ ах маань болохоор уламжлалтын чиглэлээр хэвтэх сонирхолтой байгаа учраас бид нар Мажаа эмнэлэгт 7 хоног үнэгүй хэвтэх эрхийн бичгээр энийхээ ингээ шагнаж урамшуулж байна. Тэгээд та маань энэ бидний эрхийн бичгийг аваад эмнэлэгтээ сайн эмчлүүлээрэ гэж та бүхэндээ эрүүлэхийг хүсэн өрөөё. Танай хамт олон ч гэсэн баярлалаа гэж хэлээрэй. Дамжуулаарай. За баярлалаа. За. Өнөөдрөөс нь эрхийн бичиг авлаа таны сэтгэл ямар байна? Сайхан байна. Би одоо өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болон үеийн өчний бас тийм хүн өвчтэй. Тэгээд ингээд хөвтүүлж байгаад бас энэ хамт олондоо болон та бүхэндээ баярлж байна. Баярлалаа гэж хэлье. Талын бодлого гэдэг. Энэ эмнэлгүүдээс та аль эмнэлэгт хэвтэж эмчлүүлмээр байна? Талын бодлого. За тэгвэл би танд талын бодлого гэж бичээд өгье. За. Талын бодлого тэгээд нэг танкнаас гарцсан юм аа. За тэгвэл та ч өмнө үйлчлүүлж ирсэн юм дэр. Тэгээд одоо та энэ бичгийг барьж очоод ингээд шууд юу яах юм шүү заяа. 7 энэ дээр нь бичсэн ба 7 хоног үн төлбөргүй хэвтэн эмчлүүлэх эрхийг олгож байна гэж танд бичсэн байгаа. За баярлалаа. Тэгээд танд ингээд энэ эмнэлэгт маань хэвтэж эмчлүүлээд өөрийнхөө өвчнөөс салаарай гэж хэлсэн. Тайлбарын стадаа шиг бутадын спорт илүүдийн сайн сайхан явж байгаа миний хөгжүүд аа. За баярлалаа. Хуулгарын хөвдөндөө танд би очроо үзсийг санал болгож байгаа. За тэгье. За. Эцэг бариад засал сайтай тэгээд бариад засал хэрэгтэй. За. Сүү тавих бариад засал. Би динжид байдаг эмнэлэг шүү заяа. За. Динжид байдаг эмнэлэг. Тэгээд танаас өөрөө ч ерөөсөө муу гарахгүйгээр та 7 хоног хэвтэж ирсэн. За баярлалаа. Тэгээд та энэ бичиг байж очоод эмнэлэг хэвтээрээ за. За. За баярлалаа. Сэтгэл өндөр байна. 7 хоног ингээд би нэг эрүүл мэндийн төлөө ингээд эмчлүүлээд гарна гэдэг нь надад их том завшаа. За баярлалаа. Тийм сайхан. Ямар эмнэлэг гэлээ? Очроо үзсэн эмнэлэг тааш. Очроо үзсэн. За би дэнч байт юм байна. За. За. Дэнжид гэр байт юм уу? Гэр байт. За. Дэнжид. Тэгээ ойрхон болчих. Мөр манай айлх уу. За баярлалаа. Хөгтөдөө. Энийг хэлээ. За. За их аттай юм боллоо. Баярлалаа. Яста аттай юм боллоо. За хөгтөдөө баярлалаа. Намаа цогцсон. За. Гэт юм дэ заяа. Тэгээ та энэ 7 хоног үн төлбөргүй. За баярлалаа. Энийг дэвтэж явраа. Аа үүрээ сайхан байна. Бас ингэж яастаа. Нэг ингээд 7 хоног ингэж ашиг байна. Энийг сайн хайж бодсон юм үү тийм ээ. Юу нэг төлөвлөсөн антуухад анхаад хэлэх болчихсон байна. Тийм ээ. Ялангуяа манай аймагс эйгээс саалтаа баярлалаа өгдөг. Юу сайн
Эмнэлгээр 7 хоног үн төлбөргүй хэвтийн имчилж хэрэгээр олгож байна гэсэн. Тэгээд та нэг төрөж төлөхгүй тэгээд манай даатгалын сангаас энэ мөнгө нь гараа шууд ингээд явчихж байгаа. Ёстой өндөр байна. Би эмнэлэг кэвдэж чаддаггүй ганц би хүн байгаамаа. Тэгээд одоо та нар энэ сайхан телевизээр ажиллаад энэ сайхан энэ төлөвлөгөө эмнэлэгт өрлөгөө өгсөнд маш их баярлалтай юм байна. Нуруу өвдөд одоо ингээд таяг бариад одоо ямар сайн дээ. Таныг яг олон дотроос онцолж харлаа. Баярлалтай байна. За тэгээд хамаан тэгээд сайн имчилж аваарай. За. За баярлалаа. Иргэдийн хувьд ихээр баярлаж байсан бөгөөд талархсан сэтгэлээ нулимс туслалан илэрхийлж байлаа. Иргэдийн хувьд Бадар хундаг, Ачид, Мажа, Тайхар, Эрхэс дөргөл, Талын булаг, Очир өвдөст эмнэлгүүдээр 7 хоног үн төлбөргүй доторын болон уламжлал чиглэлээр эмчлүүлэх боломжтой болж байгаамаа. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Үзэгч та энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цагаар мэдээллийг хүлээн авч үзнэ.